Зайвацхан кейсдроптер бүх кейсүүдийг онгоолгож үзээд тэр ашигтай хариалцлагатайг үзэж явж байгаа. Anime кейсүүдийн 5 дахь кейс болох 515 долларын үнэтэй Badland гэдэг нэртэй кейсийг задлж үзэж байна. Энэ кейсийг хэр ашигтай хариалцлагатайг үзье. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан байх. Бичлэнд орцгаая. За Badland 5.15 Max win болонгууд Badlands унгааж байгаа юм байна. Бодвол энэ охин нь Badlands өмсөөгүй л штэ. Tiger Tooth бол энэ ч Bowie-г бол хэвдүүлээ. Тэдэр рүүгээ хавчулсан байна. Унах шанс бол нэлээд давгүй баг унгаач юм шүү. За ер нь сүүлийн бичлэгт маш өгөөжтэй $15,000 манин $48,000 болгоцсон байгаа юм байна. Гэхдээ энэ удаа бид нар хэмтэн кейс нээж байгаа. Энэ кейсээ бид нар зууг задлахад $515 болох юм байна. Нэгээр нь задлалчлаа. За 2 тур явсан. 3 тон явсан. 4 тон явсан. 5 тон явсан. 6 тон явсан. 7 тон явсан. Нэг юм өгөхгүй байсан гэж байна. 8 тон явсан. 9 тон явсан. 10 тон явсан. За нэлээд алдагталтай хаа. $257 барыг талаар нь шүү дээ. Харин нэг $100 алдагталтай гэдэг чинь 40% алдагталтай байна. Одоо юм өгөхгүй л үү дээ. 3 4 5 яа 6 ямар оруулж байна 7 8 9 10 $515 very bad case. Joker модоор нэвэл $100-100-оос дээш үнэтэй мунгаах магадлал давгүй байж байгаарэ. 20-ыг задлахад бид $2037 хэрэгтэй байна. Ингээр задлахад юм унаагүй. Одоо Joker модоор задлахтаа л юм авъя. Яг хөө манай өмнөх бичлэгүүд дээр амар ашиг хийсэн болохоор надад буцаагаад юм авч байгаа юм болов. Гişээсэн чинь нөгөө авчлаа. Easy $900. Easy $400 ашиг. Back to back. Байсангүй. Оо, ээжаарэ. Гумена $300 алчаа мэд. Come on. Easy. За идэрч явах те. Хамаа айлаа урьж байгаа юм байна. За сүүлийнх нь энэ дээр 8 ашиг авчих. Neon Revolution Factory New. Минимум лөөдөөс байна. Унгасан boys. Хөрий задлсан $2037. That's good. Money back гэж нэг ч ер нь бол те 20% ашиг ижлээ штэ. Deposit bonus авчлаа штэ. Үнгүүгээд. Гэхдээ яах вэ энэ кейс бол жоохон мэ. Онцгой кейс.
Энгийнээр задлтгүй кейс энэ boys. Энэ кейстэй өнний өмнөх кейс амар ашигтай байсан шүү дээ. Өмнөх бичлэгийг үзсэн бол. Энэ бичлэгийн арил аниме кейсүүдийн эхний 2 кейс мяавсан, 2 дахь 3 дахь кейс амар дагуулсан. 3 дахь кейс нь ялангуяа амар гоёсэн. Мань өөрөө $1500 депозит хийгээд тоглохдоо тэр 3 дахь кейсийг задлсан, ашиг хийсэн. Ер нь бол зөв юм байл шүү. Би танад ингээд бүх кейснүүдийг задлаад аль нь ашиггүй, аль нь ашигтайг ингээд харуулад байгаа чи яг үндэ сайн юм байлээ. Мэн тэнгүүтээ өөрөө дараа нь мөнгөөрөө өөрөө депозит хийгээд тоглохдоо аль кейснээс аль кейс нь мууг нь мэдчихэж байгаа байхгүй юу? Тэ? Оо энэ кейс ашигтай байсан шүү дээ. Гээл тэр кейс задлаа ашигийг гарч болж илээ. Тэгэхээр юу гэдэг та нар энэ бичлэгийг үзснээрээ ер нь бол тэ нэг яг entertainment авч байгаа нөгөө талаараа бас өөрөө ороод тоглол аль нь ашигтай кейс, аль нь ашиггүй кейсийг мэдж орж байгаа гэсэн үг. Энэ ямар давгүй аваад байна. 2x байна уу? Байж та 2x-ээр бүр давуулаад авчлаа шүү дээ. Easy. За, Joker mod эхлэх өмнө giveaway нэг skin хийнэ. Мань баахан giveaway нэмсэн. 10 giveaway-тай байна. Бараг $70,000 боллоо. Тэгээд бас нөгөө шинэ юм ороод ирсэн. Тэ. Одоо та нар энэ нэг маань задарч байгаа болохоор бүүстэл. Ер нь бол хамгийн хөгшнөөсөө эхлээд бүүстэл явж байгаа. Тэгээд ер нь бол giveaway-тэй бүүстлээд орох шансаа 2x боддог юм байлаа. Тэгээд 3 хоногт нэг удаа бүүстэл юм байлаа. Мань тэгээд бүүстэл байгаа шүү. Тэгээд энэ бол удахгүй задарч байгаа. Та нар одоо ишээ энэ giveaway-д орох юм бол өмнө орсон $1552 хүнээс үгүй. Өмнө тэр хүмүүс $25 тикет авч ирсэн бол чи 12.5-аар тикет авнаа л гэсэн. Тэр яг хөө мань giveaway тэ нэг гама топлерич. Тэгээ бас нэг God Arabic дөнгөсөө өмнөх бичсэн дээр нэс giveaway-д оролцоо за. $2 депозит хийгээд giveaway-д оролцох боломжтой. Баталтай ялгцсан 2.5x ижлээ. Энэ ямар сонин кейс вэ? Навсаа онголоход юм уугүй юм биш баталсан ч бүр амар юм өгч энэ. Very interesting. Нэг эсрэг нэг үзнэ. I feel like winning man. I win. Fox-ыг бол зүгээр далаарна газар сав. Дэ үсэхгүй байх шиг. Баял батал карт энэ унгаж байна. Окей. Neon Rider that's good. Өөр хүмүүс $7 доллар. Ой, тэгтээ G-Drop тэр Neon Rider хэмтхэн байгаа даа юм шүү. Steam-ээс авах $58 мод байсан санагдах юм. G-Drop Neon Rider positive ашиггүй гэсэн үг юм яг зэрэгээр. Татвал ашигтай гэсэн үг. Come on. Give me the max win. сонсоод байгаа юм да ингээд. Oh my god, that's so rigged man. That's so rigged. Манай стрим гоо штэ. Чи стримтэй байж байгаа те. Стримийг маань нэг админ үзээд шохоо. Яг админ энэ чи суучлаа л та маань хэлжтэй. Одоо максимум өгчих юм даа. За, мен одоо максимум өгч. Шохоо. Одоо онч зайлцэл. Яс бэ шохоо. Тэтэл чашиг нөө. I'm cooked. Come on. Oh, ялидгүй. I think that's expensive. Yes. Энэ trade up-нд ордог ским болцсон. Амар өнөсч энэ Neon Rider-ийн. Тэгээд би зүгээр алдагталтай гарч байгаа юм уу? Үгүй юм. Яг money back. Жохон $30 ашиг гэж байна. Тэгээд амар сонирхол юм боллоо. Энгийн дээр задлахад амар алдагталтай байсан. Энгийн дээр баталсан ч амар ашигтай. Joker модоор задлахад амар ашигтай байсан. Joker модоор баталсан ч амар ашиггүй. Ер нь бол тий дүгнэлт нь бол энэ кейс шал тимик кейс. За бити задлаа. Bye.